эсвэл байгаа эсхийг бол одоо уучлаас намайг байсан гэж боломж алах. Зөвхөн өнөөдөр жишээ нь төрийн ард байгаагчид энэ одоо казинод олсон байх юм бол хариуцлага тооцноо гэдэг энэ их барьж байгаа намын чинь засгийн газар зүүн хэлсэн дарга мэдээлэл хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар ямар үйл ажиллагаа ямар хариуцлага тооцож байгаа юм тийм ээ. Яг тогтоох чинь асуудал ярих баг. Бидний хувьд бол өнөөдөр сэрвчний байр суурин дээрээс энэ асуудал дээр бид нар одоо юу гэдэг нь тогтоогдоогүй бас байгаа асуудалтай байр суурь хэлмээргүй. Ер нь зүгээр одоо ороод тоолоод мөрийг бооцоод тавиад юмд оролцох нэг өөр. Зүгээр ороод хүн юмыг хараад судлаад гараад явах асуудал ч нэг босны өөр асуудал шүү дээ. Ер нь тэгээд хүн өөрийнхөө эрхийн хүрээнд тодорхой байгууллага тодорхой одоо ямар үйл ажиллагаа явуулахаас хамаарат ямар нэгэн байгууллага ороод гарах асуудал хэмж нээлттэй асуудал шүү дээ. Энэ хаанцалаад байгаа юм бол энэ байхгүй. Өнөөдөр хэмж бай ингээд ороод казино ажиллаж байгаа казиногоор ороод сонирхоод гарахад тэр хуулиар хангасан чинь ямар нэгэн юм ёс зүйн хэмжээ зөрчсөн асуудал байхгүй. Энийг нэг хаацаасан байдлаар одоо юу гэдэг нь ойлгох гэдэг шаардлага байхгүй гэж харж байна. Улсын хурлын гишүүнээр гадаадд казино судлахаар авах гадаадд ямар ч байдлаар ороод гарч болно. Энэ бол түүний өөр их асуудал. Одоо юу гэсэн үг юм дээр одоо улсын хурлын гишүүн гадаад явж байхдаа одоо ямар нэгэн бар ресторан хоол идэж болохгүй, очтууд өндөр үнэтэй очтууд бууж болохгүй ч гэдэг юм уу. Ямар нэгэн хязгаарлалт байсан зүйл байхгүй шүү дээ. Тоглосон тогтоолдод алдсан юм. Хэрвээ тоглосон тогтоогдох юм бол тухайн асуудлыг намын холбогдох одоо хэлтийн байгууллагаа үүнд асуудал ярих. Их барьсан бол нөгөө мандат дээр артигоос авч өдөө орноо шилжүүлнэ гэж асуудалтай байгаа шүү дээ. Одоо та бүхэн шаардлага хүлээж авахгүй байлгүй. Тэгэхээр бид дараагийнхаа стрийн алхам руу шилжиж нэг нийслэлийн энэ одоо өчнөө сая одоо 300 мянган иргэний эрх ашиг өнөөдөр эдгэрт хамаагүй бол тэр одоо хамаатай болох асуудал юм гарга тавина. Өнөөдөр улс орны нийгэм мэдээс хийж хэдэн хувь нийслэлд ногдож байгаа байлаа. Хүн амын хэдэн хувь ногдож байгаа байлаа. Тэгээ нийгэм мэдээсхийн одоо тооцоо судалгаа, хүн амын тоо, төлөөлийн зарчим гэдэг ажлаас нь аваад харсан гэсэн өнөөдөр энэ нийслэлийн одоо угаасаа цөөхөн байгаа мандат гэдэг нь 28 мандат байгаа шүү дээ нийслэл. 28 мандатын дахиад 4-ийг аваад явчихна гэхээр төлөөлөл бүр байхгүй болж байгаа байхгүй тийм. Тэгээ яг нь ер нь зүгээр шулууг хэлэхэд бол нийслэлийн мэдээлэлд орох юм байдаг тийм ээ. Мэдээлэлд орох нь аливаа асуудлын одоо яг үнэн одоо бодит байдлыг илүү ойрхон харж тэгээд илүү одоо бодит дүгнэлт өгч чаддаг. Учраас эрх баригчид бол нийслэлчүүдээс айгаад юмж харж байгаа. Олондын одоо мэдээлэлээс хол байгаа хөдөө орон нутгийн түвшний одоо тэр сонгогчдын хувьд бол тэд нар одоо хурам их замаарч үгүй худлаа арих одоо нөгөө сурсан популист даамгалтай өгөх ийм аргаар бол хөдөө орон нутгийн сонгогчдыг бол хуурч болно гэж хараад ах шиг байгаа. Нийслэлчүүдийг бол тэд нар хуурч чадахгүй гэдгийг мэдж байгаа учраас илүү одоо айцтай, илүү эндээс айлуулах олон удаа сонгох мандатаа хөдөө шилжүүлэх ийм л тактик болж байна гэж харж байгаа. Жишээ яриад байх юм байхгүй. Өнөөдөр ингээд одоо жижигхэн төлөвлөлийг хөгжүүлэх сангаас авсан тэр хэдэн зуун тэрбумын луур булхагийн чинь хөдөө орон нутгийн одоо сонгогчдоос илүү нийслэлчүүд мэдж байгаа. Гол баялаг бүтээдэг, гол үйлдвэрлэл явуулдаг, тийм ээ гол асуудлыг одоо нуурандаа үүрч байгаа тэр хүмүүс бол дийлэнх нийслэлд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэгдүгээр ойлгомжтой асуудал. Хоёрдугаар ер нь зүгээр одоо юу гэдэг нь мэдээлэл хамгийн ойрхон их сурвалжаас мэдээлэл авдаг. Бодит асуудлыг одоо юу гэдэг нь үнэн халаас нь илүү ойрхон хүлээж авч мэдэрч чаддаг тэр сонгогчдын масс бол өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зөвхөн улс төрийн ямарваа нэгэн судалгаагаар ч гэсэн одоо нийслэлд бол одоо нэг эрх баригчдын рейтинг маш муу байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол зөвхөн хэн ч гэсэн мэдэх асуудал тийм учраас энэ дээр бол эрх баригчид бол нийслэлчүүдээс мэдээлэлд ойрхон байгаа гэдээс айж байгаа л гэсэн. Ийм л одоо боддог юм шүү дээ. Улсын хурлын гишүүн намтай юм бичлэгсэн гэдэг энэ асуудлаар өөрсдөө улсын хурлын ёсцон дэд хоошсон байгаа. 48 цагийн өмнөдөр болж ингээд хууль зөрчиж болсон юм. Энэ эрх баригч чинь дандаа хууль зөрчиж байна. Эрх баригчдад энэ хууль илүүж байгаа юу вэ? Дандаа хууль зөрчиж байдаг шүү дээ. Тэгээд одоо
ард түмний дандаа л бодлаа гоё сайхан үгээр хуурч яадаг. Тэгээд өөрсдөө дандаа хууль зөрчиж яадаг. Өнөөдөр жишээ нь эдрийн одоо 2016 онд амлаж гарч ирсэн тэр хууль дээдэл нь шударга ёсыг дээдэл нь ард түмнээ сайхан амьдруулна, нэг төрлийн татвар нэмэхгүйгээл өчнөө гоё тэр чихэр урамшиг амлалтууд бас нөт хэрэгжиж байгаа юм юу вэ? Одоо шударгаас гэж яриад байгаа юм хэрэгцсэн юм хаана вэ? Хуулийг дээдлж байгаа хуулийн засаглалыг тогтоосон тэр одоо үйлдэлээс нь бодит ажил болсон нь юу вэ? Одоо болтол өчнөө одоо гэмтэргийн шинжтэй үйлдэл хийсэн хүмүүст одоо л хавьс тооцохгүй явж байгаа шүү дээ. Тэ? Хууль зүйн сайд нь хүртэл өнөөдөр өөрөө гэмтэр толгорцсон явж байгаа шүү дээ. Тэрийг одоо л хинч тэнд хариуцлага тооцдоггүй. Ерөнхий сайдынхан төрсөн дүүгээс хэсүүлэл энэ эрх баригчдын одоо хамааруулахыг бүх этгээдүүд бүгд л одоо ямар нэгэн байдлаар асуудал холбогдсон байгаа шүү дээ. Энийг хийн шалгаж байгаа. Хийж шалгахгүй л байгаа шүү дээ. Эдгээртээ өнөөдөр зүгээр нэг одоо байнгын дэд хорооны одоо хурлыг одоо хуулийн хугацаанд хуралдуулахгүй байх нь ерөөсөө юу ч шалж байгаа шүү дээ. Хууль биелүүлэхгүй байх, хуулийг зөрчих асуудлууд ерөөсөө өнөөдөр Монгол улсад ердий болчиход байгаа шүү дээ. Хууль дээдлж байгаа нэг ч алхам алга. Хэн нэгэн эрх мэдэлтэй албан шалтгаан гарч ирээд тэр популист үг хэлээд хашгирахаар тэр нь хууль болчихдог. А яг хуулийн дагуу явж байгаа өнөөдөр алгаална шүү дээ. Тэгээд ерөнхий сайд нь гарч ирэл эдэн федерал багш загнадаг эсвэл нэг уулуугач майлыг юм очоод загнаад хаахаар цэрэг загдаад авчирчаад хаачдаг. Уг нь тэр чинь шүүх хуультай байгуулга юм бол тэр шүүх хуулийн байгууллагын шалгаа тогтоогоо зэний дагуу шүүхийн шийдвэр гараад ингээ хэрэгжээд явах ёстой хуулийн засаглалтаа болсон шүү дээ манай улс чинь. Ийм нөхцөл байдал байгаа. Тэгээ одоо эрх баригчид бол одоо хуулийнхаа хугацаанд асуудлаа шийдэх юм уу гэдгийг бол хэлж мэдгүй. Улсын хурлын гишүүн Маасанхүү ардсан намын эсгэж байгаа гэсэн яриа явуулсан. Албан ёсоор хүсэлтэй гарсан хэмжээ байна. Яг одоогоор Маасан гишүүнтэй ямар нэгэн байдлаар холбогдсон юм алах, ямар нэгэн одоо санал хүсэлт идэх гэсэн зүйл байхгүй. Оюун зөвлөлийг нэр төвшүүлэхгүй гэсэн. Гэхдээ одоо мэдхгүй манай дотоод сонгуулийн хороон дээр одоо манайд артаас явж байгаа одоо татварын нөхөн сонгуул гэж явж байгаа. Тэн дээр бүртгүүлэх гэж явж байгаа гэсэн мэдээлэл авсан дээрээс өөр мэдээлэл байна. Тэр дэвшигчдээс ямар нэгэн одоо татвар хамч гэх юм уу хандив авах болсон аа. Тэргээ зарлалцсан шүү дээ. Үндэсний бодлогын хорооны шийдвэр гарсан улс төрийн намуудын тухай хуулиар энэ одоо ямар нэгэн татвар хамжийг тухайн улс төрийн намын төдийдийн төв байгаль тогтооно гэсэн энэ одоо хуулийн заалтын дагуу манай үндсэн нэрийн холбох заалтуудын дагуу бид нар одоо энэ сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд гишүүдээс нийт дэвшгийг одоо өссөн гишүүдээс урьдчилан татвар хэлбэрээр харж байгаа. Ерөн зүгээр нэг зүйлийг дахиад хэлчихэд бол эрх баригч нам өнөөдөр нийт дэвшдээс нэг шийдвэр авахгүй гэсэн мөртөө сая сүүлийн бас нэг тайлбар дээр үнэс өндөрсөн баха. Тухайн тоорогт тухайн нийт дэвшчид өөрт нь хамаарлагын зардлыг өөрөөс нь гаргуулна гэж. Тэр нь одоо яг ямар зардал юм те нэгдүгээр. Хоёрдугаар тэгвэл уг нь нэг шийдвэр авахгүй гэж. Тэгээд одоо дахиад зардал гаргана гэж юм ярьсан те. Гэх мэтийн үг яриа ам ажил дандаа зүрж идэг тийм ээ нэгдүгээр. Хоёрдугаар би бол одоо эрх баригчдаас шаард гэж бодож байгаа. Энэ сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгуулийн одоо энэ сурчилгаа, энэ сонгуулийг зохион байгуулж явуулах зардлыг энэ хаанаас гарах гэж. Төсөөс гарах гэдэг юм уу? Авилгаас одоо бий болгосон хоригдлаас гарах гэдэг юм уу? Юунаас гарах гэдэг юм. Тэгээд өнөөдөр зөв нэг зүйлийг бодит байдлаар ойлгох хэрэгтэй байхгүй. Одоо ямар нэгэн байдлаар одоо мөнгө босгох, тийм ээ, өөрийнхөө дэмжигчдийг одоо өөрийгөө хүрээлүүлэх, эндээсээ тодорхой одоо сонголтын болоо санхүүгийн дэмжлэг авах тэр ажлыг дэлхийн аль ч улс оронд аль ч улсын намууд хийдэг. Энэ бол хийх ёстой ажлын нэг шүү дээ. Ийм юм хийхгүйгээр сонгуульд орно гэж ярьж байгаа нам бол би одоо тэр тусмаа эрх баригч нам бол би өнөөдөр шулуух хэлэхэд нэг бол татвар төлөгчдийн мөнгөөр сонгуульд орох гэж байна. Эсвэл авилгал хийх албаны хулгай дээр болсон мөнгөөр сонгуульд орох гэж байна гэж харж байгаа. Өөр тэдэд ямар ч их үүсэр байх үндэс байхгүй. Тэгээ энийг ард түмэн нэгдүгээр ил тод нээлттэй зарлах ёстой. Арснамыг өнөөдөр янз бүрээр баах гэж оролдоод байна. Бид санхүүгийн ил тод байдлыг эрхэмлээд ил тод байдлаар их үүсрээ зарлж байгаа. Тэгээд мэдээж тэр манай одоо нэр дэвшиж байгаа хурж байгаа улсууд гэдэг бол дараа нь манай үндэсний бодлогын хороонд өөр өөрсдийнхөө тайлбар бол тавина. Ямар их үүсрээс яаж одоо энэ мөнгөийг босгож оруулж ирсэн бэ гэдгийг
Тэгээд карманда заавал мөнгөтэй байж аж ордог юм биш. Өөрөө нэр хүндтэй, өөрөө биеэ бэлдсэн, өөрийнхөө дэмжигчдийг одоо бүрдүүлж чадсан бол улс төрд явдаг байхгүй. Тэгээд бид нар энэ зарчмыг гол болгоч. За баярлалаа.